За сайн байцгаана уу? Та нартай маш сонирхолтой мэдээлэл хуваалцъя гэж бодлоо. За бид нар сэтгэлийг өлсдөг гэж бас жоохон боддог те. Гэхдээ тэгтэл сэтгэл маань өлсдөг юм байна. За яаж өлсдөг юм бэ гэсэн чинь сэтгэл эхийн хайраар хүнсэлдэг хооллолт юм байна. За м, хүй буюу одоо хүйсний орон зай маань бид нар ураг байхдаа хүүгээрээ дамжуулж эхийн хайр эхээсээ одоо эхийнхээ хэвлэлд байхад одоо шаардлагатай шимт хижээл бүхнийг авч идэг те тэгвэл насанд хүрсэн том болсон ч гэсэн хүүгийн холбоо маань байж идэг. За тэгвэл эхийнхээ хайраар бид нар хүнсэлж хооллох юм одоо хоолно гэх юм уу одоо юу гэхээр тэтгэгдэх юм бол бидний сэтгэл цаддаг байх нэ. За тэгвэл сэтгэлийн ийм сайхан цатгалан бэлхуулж байхын тулд бид нар м, хүйсэн дээрээ анхаарлаа төвлөрүүлээд эхийн хайрыг өөрөөсөө а одоо ээжтэй танд ямар хайр үзүүлдэг вэ тэрийг бодож эсвэл одоо ихтэйгээ ээжтэйгээ ярьдаг ч юм уу те тэгснээр таны сэтгэл хоолдог. Тэгэхээр маш сонирхолтой байгааз.